Сайн байцгаана уу? Өнөөдрийн цуглаан нэвтрүүлэг маань нийлүүлэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн манай нэвтрүүлгээр интернет эмнэлгийн чанар аюулгүй байдал хэрэгсэн захирал Батэрдан бүрдэж орсон байгаа. За бидний урьдчилан хүлээж авч оролцож баярлалаа. За тэгээд манай Монголд энэ эмнэлгийн ялангуяа байгуулах чанар аюулгүй байдал хариуцсан гэдэг албан тушаал захирал тэр тусмаа тэр захирал төвшин бол ийм албан тушаалтай газар 1-2 таны буюу их хаврхан цоошин ийм албан тушаал байгаа. Тэгэхээр та тэгэхээр яг энэ одоо албан тушаалын яг юу хариуцдаг онцлог юм уу нэ ер нь яг юм гарах энэ албан тушаал бий бол шаардлага юу гэсэн юм бол За баярлалаа. За би интернет эмнэлгийн чанар аюулгүй байдал хэрэгсэн захирал хийдэг. Миний албан тушаалын хувьд бол эмнэлгийн хэмжээний чанар аюулгүй байдлын хөтөлбөрүүдийг одоо хамаарч идэг. За энэ албан тушаал бол бас ховор. За манай эмнэлгийн хувьд бол энэ албан тушаалыг бий болгоод ингээд Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа. За эмчилгээ үйлчилгээний чанар аюулгүй байдлыг одоо шийдвэр гаргах төвшөнд авчрах энэ бүтцийн байгуулалт их чухал байдаг. Олон улсын туршлагаас энэ тусламж үйлчилгээний чанар харилцсан ийм цэглэл албан тушаалыг одоо удирдах төвшний бүлэгтөнд оруулж ирээд ингээ ачаал хөдөлгөөн явуулж байгаа ийм л загвартай. Тэгээ энэ загварыг одоо сүүлийн үед байгуулагдсан одоо Монгол Бооны эмнэлэг юм уу зарим менежментийн одоо арга барилаа өөрчилж байгаа эмнэлгүүд энэ санааг аваад чанар аюулгүй хэрэгсэн энэ цэглэл албан тушаалыг удирдлагын төвшөнд оруулаад ийм өөрчлөлт хийж байгаа. Тэр нь бол одоо нэлээд чанар аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжүүлээд олон улсын төвшөнд хүрэхэд нэг төхөндөл. Яг танай үйл ажиллагаа одоо бас үргэлжлэж байгаа тийм. За төв эмнэлэг одоо манай монголчууд бүгдээр нэгж байгаа бүгийн үйлдвэрийн хажууд байгаа. За Улаанбаатар хотод өшөө 2 салбар өмнө гоо аймгийн салбар нэмэгдсэн байна. Шинэ салбарынхаа тав 10 орчим болж нэмэгдүүлэн гэж байгаа тийм. Тэгэхээр одоо ингээд салбар ингээд олон болоод ирэхээр бүх салбарууд маань адилхан жигд тэгээ стандарттай үйлчлэгийн чанартай байлга байгууламжийн хувьд ч гэсэн найдвартай байх хэрэгтэй. Тэр энийг яаж хангадаг вэ? Ер нь бол эмнэлгийн тусламж үйлчилгээ гэдэг нь өөрөө нөгөө салбарууд бусад салбаруудтай тийм ингээ харьцуулахад өндөр эрсдэлтэй салбарт хамаардаг. Тийм учраас энэ аюулгүй байдлын тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдалд бол онцгой анхаарах ёстой салбаруудын нэг. За энэ утгаараа яг олон судалгаа шилдэг хийгдсэн байдаг. За тэгээд эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой гарч байгаа алдаа зөрчлүүдийг ингээд судлаад үзэхдээ зэрэг 85% нь бол системийн алдаа. Өөрөөр хэлбэл зохион байгуулалттай холбоотой эмнэлэг дотор одоо явж байгаа эмчилгээ үйлчилгээний урсгалтай холбоотой ийм алдаанууд байдаг. 15% нь болох дээр зэрэг яг одоо эмч үйлчлэгчтэй хөөгн талаас нь хамаарч идэг. Тэр зэрэг үндсэндээ гарч байгаа алдаа зөрчлүүдийн 85% нь системтэй холбоотой хэрэгтэй. Бид нар заавал системийн одоо төвшний өөрчлөлт хийж их хэрэгтэй байна тийм ээ. Тэгээ би түрүү ярьсан GCI-ийн 1200 стандарт гэдэг бол үндсэндээ энэ системүүдийг бий болгохыг шаардж байгаа. Тэр зэрэг манад яг энэ стандартуудыг хэрэгжүүлэх зорилгоор боловсруулаад ингээ ашиглаа явж байгаа 300 гаруй журам байдаг. Тэр зэрэг энэ 300 журам бол манай эмнэлэг дотор ингээ нүдэн төлөх үзэгдэх бие даасан системүүд гэсэн. 300 систем тэр эмнэлэг дотор суурилсан байна л гэж. За ямар системүүд энэ талаар одоо хүмүүсийн мэдтгүүнүүдээс нь яаж мэдтгүүнүүдээс хэрэглээд одоо үйлчлүүлэгчийг анх орж ирэхэд л ерөөсөө уулзаад яг энэ үйлчлүүлэгч мөн үү гэдгийг дор хаяхад хоёр одоо таних ийм шалгуураар шалгана гэж. Тэгэхээр чин дээр тэр хүний овгнэр төрсөн онцлог гэж байна шүү дээ. За тэгэхээр зэрэг та ялаад салбаруудад одоо яаж бас яг бүгдээр зэрэг энэ дотор байлгаа байж нь орж байгаа, одоо дэд бүтцэн орж байгаа, хүмүүс хоорондын харилцаа орж байгаа, эмчилгээ үйлчлэгийг хаажлал нь орж байгаа, хөгжүүлэгчтэйгээ өвчтөнтэйгөө өгөх зөвлөгөө эмчилгээ бүгд энэ систем дотор ордог. Тэр зэрэг энэ журмуудыг манай одоо бичнээ салбар одоо байгаа байгууллагын тэр болгон бид нар яг адилхан тэр шаардлагатай байгаа явж. Тэгэхээр зэрэг үндсэндээ системүүд нь ингээд яг адилхан явах дээр зэрэг тэр дотор болж байгаа эмчилгээ үйлчлэгийн процессыг яг адилхан юмнаас.
Тэгээд бид нар 85% тухай ярьсан тийм. Одоо 15% нь цаана юу байна гэхээр хүний өөрийн чадвар, мэдлэг, за тэгээд хандлага гэдэг юм бас орж ирдэг. За мэдлэгтэй чадвартай хүн болоод авцсны дараа тэрийг яг ажлын байран дээр яг манай энэ эмнэлгийн системд зөв ажиллаад тэр дотор одоо тэр бусад 500-600 хүнтэйгээ хамтан ажиллагаа шингээж авах тийм ахын тулд олон тооны юм сургалт нэг хэрэгтэй. За дээрээс нь нөгөө талаас дээр хамт олон дотор соёл гэж байдаг. Байгууллагын соёл гэж ярьдаг тийм ээ. Тэр дотроо энэ чанар аюулгүй байдлын соёл гэдэг бас юм харьцангуй шинэ томьёо бас байдаг. Тэгээд зэрэг энэ ер нь бол одоо бид хэд сүүлийн 14 хоноос эхлүүлээд өдөө хүртэл 8 жил ингэ явж байхад бүтэц зохион байгуулалтын юм за тэгэл хүний авах энэ хэсгүүд нь бол ер нь харьцангуй гайгүй. Хамгийн хэцүү юм нь тэр соёлыг бүрдүүлэх хэсэг нь хэцүү. Тэр бол нөгөө хамт олон доторх юм нийтлэг дундаж уурай зөвлөлийн тухай ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хэсэг нь л их хугацаа шаарддаг. Ийм тодорхой цаг хугацааны дараа аажим өөрөөр төлөвшдөг. Тийм юм байд юм байна. Тэгээд сая бол одоо хоёул 15% ярьж байна шүү дээ. Тэр нөгөө хүний хүнтэй холбоотой. За 85% бол яг барилга байгууламж одоо таны төхөөрөмж юу гэдгийг орчин гэдэг илүү нөгөө хөрөнгө оруулалт шаардсан. Тийм юм байгаа тийм. Тэгэхээр энэ аюулгүй байдлыг чинь бий болгохын тулд үйлчлүүлэгч аюулгүй байдал гэж нэг юм байна. Ажилтнууд маань аюулгүй байдал гэж ярьж байгаа. Тэгэхээр энэ аюулгүй байдлыг бий болгохын тулд яг энэ хэмжээтэй юу хийж чухал гэдгийг яаж анхаарах хэрэгтэй гэдгийг ямар хяналт шалгалтууд хийгддэг вэ? Ер нь бол яг гоо энэ хяналт шалгалт ярихаас илүү би бас нэг чухал санаа хэлье гэхээр зэрэг энэ чанар аюулгүй байдлыг бол нэг чанарын алт нийлж ч юм уу тийм эсвэл нэг удирдлагын баг одоо ундаг эмнэлэгтэй болчихъя гэж байгаа нэг тийм удирдлагын баг ч юм уу тийм баг ингээд дангаараа хийх гэсэн юм биш. Одоо энэ ялангуяа GCI-ийн стандартуудыг хэрэгжүүлээ яг түрүү ярьсан тийм дараасаа эхлээл тэр орж иж байгаа үдэн дээр зогсож байгаа хутаа авч байгаа шүү дээ. Тэр л хамтаараа зогсож ижил яг тэр чанар аюулгүйг хангаж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бол бүх хүмүүсийн оролцоо чухал байгаа. За хоёрдугаарт юу байна гэхээр хамтын шийдвэрүүдийг дэмжих ийм зарчим ард нь явж байгаа. Тэгээд зэрэг манай эмнэлэг дотор одоо ингээд алтан тушаа дараа хүртэх цагаар дэд захирлууд алтын даг гэдэг ингээд ийм хайрын ийм төвшөнтэй юм шиг болж нөгөө талаас маш олон тооны хороодууд байдаг. Хороо, дид хороо, баг гэсэн ийм бүтцэг байдаг. Тэгэхээр зэрэг хороо гэдэг зэрэг болцооны 8-аас 12 бүрийн бүрэлдэхүүнтэй тухайн тодорхой чиглэлийн одоо асуудал байдаг. Алтан тушны холбоон гэдэг алтан шалгыг янз янзын тушны хүмүүс байдаг. Тэгээд ийм хороодууд байдаг. Өөрөөр хэлбэл яг тэр нэг тодорхой чиглэлийн асуудалтай хамаатай тэрүүнд оролцдог, тэр дотор нь өөрөө хийдэг, үүсдэг ийм асуудал ордог. Тэгээд тухайн одоо асуудлын чиглэлээр асуудлыг гараад ирэхэд нөгөө хороо дээр ингэ ярих дээр зэрэг одоо нэг дараагийн толгойгоор явсан тийм санаа биш. Тухайн чиглэлээр ажилтдаг ямар нэгэн янзаар оролцдог 10 гаруй хүний толгойгоор тэр одоо асуудал шийдэж байгаа. Одоо нөгөө бүгдээрээ ярил үлээ усаараа бол яг тэр зарчим явж байгаа. Тэгэхээр эмнэлэг дотор ингээ албан тушаалын нэг юм бүтцийг зэрэгцээ шийдвэр гаргалтын төвшний ийм хороодын бүтцийг бас явж байна. Тэгэхээр энэ бол бас яг энэ чиглэлээр чанар аюулгүй байдлын одоо стандартууд хэрэгжүүлэх чухал. Тэгэхээр зэрэг олон хүн оролцож байгаа учраас тухайн асуудлыг ингээ шийдээд дараа нь хасан үр дүнгийг яг тал талаасаа яриад үр дүнтэй байдаг юм да. Ийм байгаа. Танах тохиолдол бүртгэх тийм системтэй тэгэхээр өөрөлдвөл яг л байх ёстой стандартаас гажсан бүх юм бүртгэдэг судалтай эсвэл таны маань чиглэлүүд тэрнийг тэгээд ажилладаг гэж явдаг юм сайн тогтолцоотой бас байгаа тийм. Би нэг юм сонирхох гэсэн зарим компаниуд ялангуяа одоо өөрийн компани хэлэн байдаг захирлуудынхаа менежерүүдийн ажилтнуудынхаа нэг үзүүлэлт KPI гэдэг ажлын үзүүлэлтүүд нь бас чанартай холбоотой орцсон байдаг. Танай нэг тийм байдаг болов уу? Би түрүү ярьсан манайх одоо 300 гаруй журмтай эмнэлэгт маш олон одоо системүүд ажилладаг. Дээрээс нь хүний бас сайн бэлтгэдэг ингэ ярьсан. Ингээд ийм систем ажиллаж байгаа ч гэсэн мэдээж өдөр тутамд тийм ээ одоо хэдэн 10 100 хүн ингээ үзүүлээ харуулаад
хэдэн 10,000 шинжилгээ явуулж байхад мэдээж алдаа зөрчилтэй болж гарна шүү дээ. Тэгэхээр зэрэг хаана ямар алдаа тоглох гарна уу тэрийг цаг алдахгүйгээр яг тухайн бүрэн мэдээд тэрийг засаг залруулах ийм арга хэмжээ авдаг ийм системийг тохиол мэдээлэл тогтолцоо ярьдаг. За энэ системийг манайх 2016 оноос анх хэрэгжүүлээд аль болох энгийн болгоод ингээд практик хэрэгжүүлээд олон жил явж байгаа. За энэ бол аюул үр дүнтэй сайн арга. Тэгээд энэ туршлагаас бид нар бас эрүүл мэндийн яамдаа дамжуулаад тэгээд 3 жилийн өмнөөс эрүүл мэндийн шинж журам гаргаад одоо Монгол улсын бусад бүх эмнэлгүүд эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу хэрэгжүүлээ явж байгаа. Тэгээд энэ маань юу вэ гэвэл эмнэлэг дотор болж байгаа аливаа алдаа зөрчлийг яг тухайн момент мэдээд газар дээр нь залруулах явж байгаа юм аюул том систем байдаг. Тэгээд энэ их үр дүнтэй систем манай тулгуур одоо гол системүүдийн нэг. Өөрөлдөл гол юм нь одоо нэг давтагцсан алдаа дахиж давтах. Тэр нэг гарсан бол дахиж давтахгүй гэж бодчихтой юм ч гэсэн тэр гарахгүй гэсэн тийм. Үүнтэй энэ тохиол мэдээлэх системд яг параллел эрсдэл мэдээлэх систем бас байдаг. Тэгэхээр зөв тохиол гэдэг бол ингээд тодорхой нэг алдаа жишээ болцсон. Гацсны дараа бид нэр буцаад ямар алдаа гарч юу гэдэг ийм том систем тийм. Нөгөөх нь болох дээр зэрэг ямар нэгэн алдаа зөрчил гарах эрсдэл байвал эрсдлийн төрүүлж мэдээд тэрийг нь надад айлах тийм. Тэгэхээр систем бас ийм параллел систем байдаг. Бас адилхан манайх нөгөө энгийн амархан болох үүднээс ап хийгээд гар утсан дээр суулгацсан. Тэгээд ажилтнууд ингэж хааж яваад одоо чинь эрсдэл мэдээлэх журам дээр гүйж явтал шалан норцсон байх юм бол малтарч шин. Тэгвэл тэр эрсдэл мэдээлэх дээр ерөөсөө одоо нэг давхрын тэн дээр ус гоцсон. Халтагаад авсан байх шүү гэж байгаа юм бол тэрийг ингээд харж байгаа энэ манай эрсдлийн менежер тэр доор наах хэмж байгаа хүмүүс ч унахаас нөгөө арчиж байгаа шүү дээ. Тэгээд ийм систем явдаг байхгүй. Дараагийн нэг нь танайх одоо ингээд үйл ажиллагаа чи ингээд одоо нөгөө өргөжин төлөхөөс гадна шинэ үйлчлэгээ бас бий болгоод байгаа тийм. Тэгэхээр ер нь ингээд шинэ үйлчлэгээ бий болгоод танайх энийг бас яаж одоо ингээд төлөвлөж явж байгаа бүр анханаас нь тийм одоо санаа гарч байгаа. Тэгээд энийг мэдээж төлөвлөн тэгээд нэвтрүүлж эхлэн тэгээд ингээд тушуурн гэдэг нь ч бас нэг чухал процесс байдаг. Тэгээд яг энэ шинэ одоо үйлчлэгээ хөгжүүлэх тал дээр ямар одоо менежмент яаж юм бэ? За ер нь жил бол нэг 10 орчим. Тэгтээ 10 орчим одоо онцлогооны шинэ аргыг төлж идэг. Ер нь бол яг бүр цаашин технологи байна. Баруунд хэрэгжээд явж байгаа тэндээ одоо олон жил хэрэгжилсэн. Тэгтээ Монгол хэрэгжүүлэх технологи байж болно. Эсвэл яг ижилхэн онцлогооны сайжруулсан арга гэж болно те. Гэвч ингээд нөгөө инновацийн түвшнийх нь хувьд бол янз янз юм. Тэгээд тэн дээр бол зарим нэг томоохон хөрөнгө оруулалт одоо хийх ёстой зүйл бол төсөлтөөс болоод хийж байгаа чинь. Тэгээд одоо жишээ нь өнгөрсөн жил маш ковид гэдэг айгу юу боллоо шүү дээ. Тэр дотор ковид гэдэг жишээ авлаа гэхэд энэ машинаасаа буулгүй драйв тру гэдэг шүү дээ. Машинаасаа буулгүй явсаар байгаа ийм онцлог хийдэг гэдэг энэ юу бол манай төлсөн. Тийм тэгээд нэг бол бас бид нэр Австрали, Америкийн залуудаас харж байгаа. За тэгээд нөгөө явуулын лаборатори нөгөө халдвартаа дээж эмнэлэгтээ оруулж болох учраас тэр нь эмнэлэгээс тусдаа авах хэрэгтэй. Аапсаа гэж. Тэр зэрэг өндөр халдвартай ийм 3 дугаар зэрэглэлийн шахуул лаборатори контейнер дотор яаж багтаах вэ? Тэгээд ямар технологи байх хэрэгтэй юм тэр агааржуулалт нь ямар байх хэрэгтэй байх хэрэгтэй бас тийм ийм юмнуудыг бид ингээд баг үсгээ судалгаа хийгээд ингээд явж байгаа чинь. Тэгээд энэ драйв тру бол айгүй амжилттай одоо хүртэл ажиллаж явж байгаа. За дээрээс нь яг ковидтай холбоотой ковидын ингээд шинэ мутац гарах болгоно. Бид нар тэр ийм шинээр энэ мутац гарлаа гэхэл зэрэгтэл бид нар тэрний онцлогооны тестүүдийг хийдэг. Тэгэхээр нөгөө шинээр гарч ирсэн энэ ковидын мутацуудыг бүр Монгол орж ирэхээс өмнө бид нар онцлогооны чадваруудаа дандаа бүртгэсэн гэж байна. Тэгэхээр яг энэ нарийн юм бид нар олон нийтэд байна гэдэг байдгүй зарлаад байдгүй. Тэгтээ нөгөө шинэ мутац нэрээ Монгол улсад ороод ирэх юм бол дахиад давлгаа болно. Тэгээд тэрийг ядахтаа оншилчих юмсан гэдэг үгнээс энэ бас нэг талаас нийгмийн хариуцлага асуудал. Тэгээд энэ талаасаа бол бид бас хөрөнгө оруулалт хийгээд мэдээж цоо шинээр гарч байгаа тийм одоо
оруулж тийм үү онцлогооны юу бол олон улсын зах зээл дээр бол хамгийн нэрэн дээр байна шүү дээ. Тэгэхээр тэрийг бол тэгэхээр бид нар энэ бол зайлшгүй шаардлагатай бодгоор ярьж байгаа. За нэг мэдээж гэсэн авъя гэж бодчихлаа гэдэг юм. Тэгээд зарим нэг одоо мутац юм нь бол хэрэглээ аюу багтай нөгөө талаас нөгөө үйлчлэгч маань би ямар мутацтай болж өгч ирэхгүй хоёртой болж өгөө гэдгээ санагдав. Тэгээд зарим нэг тийм өндөр үнэтэй хатсан юм онцлогооны юм бол бүрэн ашиглахгүй байх юм байна. Гэхдээ бол бид нар байгууллагын удирдлагын зүгээс бол шинэ гарч байгаа онцлогооны юм цаг цогцоод алдахгүй. Тэр доор нь одоо орж ирэх ийм өндөр хөрөнгө оруулалт энэ бол одоо удирдлагын багийн тууцын зөвшөөрлөгч тууцын бас их том фактор. За яг эмчлийн үйлчлэгтэй холбоотой олон нийтэд хамааралтай юу байна вэ? Манайх уян дуурайгийн эхо-ийн технологиг 3 жилийн өмнө анхдаа олж ирсэн. Одоо ч гэсэн бас би өөр газар байгуулж бодохгүй. Тэр маань юу яг гэдэг манайх ч нөгөө улаан хаалга хотод гидсний хот хавар ихтэй хүмүүс орнод тооддог. Тэр зэрэг дугуйн гарыг харж байхад нэг юм овоцсон ч үрцэн юм шахаж юм нэг юм хавдрын юм байлаа гэдэг бодоход тэр нь одоо салстанд ороо хэрж яашаа явж тэ хэр нэвчиж идэвхтэй тал нь бол шууд юугаар шууд дугуйн боломжгүй байдаг. Тэр зэрэг тэр шинэ технологи оруулж ирснээрээ бол бид нар энэ хавдар бол ямар шатнд байгаа булчингийн айл мэдээр байна, салстын айл мэдээр байна. Шууд тийм ашигладаг. Ингээд энэтэй холбоотой одоо манай сүүлийн 2 жилийн хугацаанд улаан хоолой хотоодны хавдрын эрт үеийн салстын үе дээр байгаа нь манай салстын хууль гэж хэлж байгаа. Тэгээд зэрэг хүмүүс зөвхөн дугандаа ороод цаг хөвтэй давхар инжилгээ явагдчих гэсэн. Давхар инжилгээ ингээд тэрийг хуулж аваад тэгээд нөгөө хавдрын тэр олон хаалгаа хийхгүйгээр тэгээд очих юм. Тэгэхээр энэ бол зөвхөн бидний хэрэгжүүлж байгаа олон инновацлог юм шиг хийх жишээ шүү дээ. Тэгээд бид нар энэ дээр бол аюу анхаардаг хүмүүжиж их сайн зардаг. Яг танаа бол чагвар манай энэ салбарыг нэг төвшний ахуулж гисэн. Тэгээ одоо нөгөө олон улс байдаг өндөр стандарт Монголынхаа иргэдэд очиж гисэн. Тийм буянтай ажил хийж байгаа хамт олон байна. Тэгээд энэ мэдлэгэж хийсэн Монголда төгөөх зорилгоор төгөөмс хийсэн эрүүл мэндийн яамтай ярилцаад хойж биш энэ журам гарсан байгаа. Тэгэхээр тэр чумын бусад эмнэлгүүд маань авч иржүүлээд үйлчлэл бас хайжуулах боломжтой болж байна гэсэн. Тэгэхээр энэ танд сургалт бид нар хийгдэг тийм бусад байгууллагууд ус маань. Ер нь бол тий хуваалцдаг энэ GCI-ийг маш их ярьж байгаа. Тэгээд анх 15-6 оноос эхлээд дөнгөж магадлалаа авцсныхаа дараа бараг л маргаашаас тэгсүүлээд бид нар үн төлбөргүй хүмүүстэй GCI магадлал одоо ойлгуулъя гэлтэй. Тэгээд хүмүүсийн эмнэлгүүдийг ураад эмнэлгийн байдлаа ашиг авах зүйлээ одоо орчин үеийн эмнэлэг ийм байх хэрэгтэй юм тийм. Энэ дээр анхаарал барьж ингээд одоо юм сургалтуудад тохиол хийдэг. За тэгээд одоо бол ерөнхийдөө хүмүүс оролцсон болох дээр зэрэг байгуулчлаа. Ер нь бол эхний нэг 3-4 жилийн хугацаанд одоо манай эмнэлгийн удирдлагын багийн гишүүд чинь бүгдөө л тийм турист гайд шиг тэгэл нэг баг ирээл нэг байгууллагаас нэг 10-20 хүн ирээл тэгээд ингээд тусгасууд тэгээд эмнэлгүүдээр явж үзүүлээл тэгээд болгоод төсөв журам юмнуудаа тайлбарж өгöl тийм ингэдэг байсан. За дээрээс нь бид нар бас хавар нэг намар нэг одоо GCI яг стандарттай холбоотой яг цөм одоо өнөөгийн манай одоо эмнэлгүүдийн тусламж үйлчилгээний нөхцөл байдал ихний ээлжин шаардлагатай стандартуудаа төөрж аваад тэгээд тэрийг бид нар суулцах байгуулдаг. Тэгээд ямар ч өндөр бүргүй хаврын намар хийдэг. Тэгээд энэ маань бас нэлээд өргөнтэй болоод одоо ковидын өмнөх жил 10-20 онд сүүлүүдээ хийсэн тийм 18 бас ирж ирсэн. Тэгээд энэ жил одоо ковид энэ одоо намжиж байгаа учраас бид нар бас энэ хаваас их сонирхолтой мөрчлөлтэй гэдэг ярьж байгаа. Тэгээд сургууль сонирхож байгаа хүмүүс ахын ханаас мэдээлэл авах боломжтой. Ер нь бол манай эмнэлгийн вебсайт болон фейсбુક хуудас дээр бид заавал тавьждаг одоо ийм сургалтаа өргөжлүүлээд хийнэ. Та бүхэн оролцоорой гэдэг бас хийх мэддэг болсон. Ингээд явж байгаа. За энэ бол яг GCI-тай холбоотой одоо нийтэд ерөнхий мэндийн салбарын ажилтнууд ажигласан ийм сургалтууд явж байгаа. За үүнээс гадна манайх бас эрүүл мэндийн яамнаас одоо салбарын хэмжээнд эмнэлгийн удирдлага зохион байгуулалт, орчин үеийн эмнэлгийн одоо бүтэц урсгал энэ чиглэлээр боловсронгуй болох
ийм олон улсын тэмдгүүд зардаг. За энд манайх гадны улсуудын одоо зөвлөгөөтэй хамтраад олчж байгаа. За өмнө нь буюу эрүүл мэндийн салбарын хөгжил 5 хүрээнд бид нэр сонгоны хараханд дүүргийн жишээ нэгэн эмнэлэг байх төсөл дээр зөвлөгөө гаргаж оролцсон. За ингээд энэ эмнэлгийн урсгал зохион байгуулалт, дотоод менежментийн чиглэлээр бидний өөрсдийн эмнэлэг дээр хэрэгжүүлж байгаа энэ олон улсын дүрмжийн стандартын хэрэгжилтээр бас зөвлөгөө өгсөн. Эмнэлгийн баг маань өөрсдийнхөө одоо хөрөнгөлөөсөн туршлагаа бас эрүүл мэндийн салбартаа төслүүдээр хуваалцах ийм чиглэлээр бас ажиллаж байна. Тэгэхээр эмнэлгийн салбар бас өөр их бүнтэй салбар гэдэг. Тэгээд олон хүний эрүүл мэнд цаана яригдж байгаа монголчууд нэг цөөхөлөө тэгээ эрүүл мэндийн хэрэгтэй байдаг. Манай гэрэл компани маань ч гэсэн ансогийн зөвлөх хөтөлбөрийн хүрээнд эмнэлгийн салбарт нийлэмж ажилладаг. 2018 онд эхлэлсэн яралтай тусламжийн 2 тасаг нийгмийн хариуцлагын хөтөлбөрийн төлбөр болсоо стандарт хөгжүүлэх зөвлөх үйлчлэгийг хэрэгжүүлсэн гэдэг. Тэгээд энэс хойш хувийн болгоомжтой улсын төлөвлөлтөд хамтарч ажиллаж байсан. Бас нэг шинэ мэдээлэл хуваалцахад Монголд анхудаа өрхийн эмнэлэгт бид нар бас ISO стандартыг нэвтрүүлэх ажил. Энэ 3 сард эхлээд явж байгаа сонгон хайрхан дүүргийн 2 өрхийн эмнэлэг бас менежментийн тогтолцоог сайжруулах чиглэлд явж байгаа. Тэгэхээр ингээд бид нар бүгдээрээ л талдаа өөрсдийнхөө мэдж байгаа тий сурсан зүйлээ хуваалцаад явах юм бол бид нар илүү хурдан хөгжинэ тий. Яа манай Монгол иргэдийн маань ч гэсэн аюулгүй байдал. Тэгээд урт наслах тий тэгээд урт наслаад аюулгүй эрүүл байгаа хүн чинь илүү бүтээмжтэй байна. Тэгэхээр энэ маань том зүйлсээр харахад гэсэн манай Монгол улс маань хөгжих энэ төрлийн нэмэртэй байх юмаа. Тэгэхээр өнөөдөр бидний урилгыг хүлээж авч байгаа гэж өөрийнхөө байгууллагатай байгаа энэ сайн туршлагуудыг дэлгэрэнгүй сайн ярьж гисэн танд маш их баярлалаа. Баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай.